Уян гişиг гишүүнтэй санал давхцж чинь Тэмүүжин гишүүн маш нарийн тодорхой ялгаа зааг нь гаргаж ач холбогдыг хэлсэн учраас зүгээр нэмж давтаж хэлэхэд үндсэн хуулиараа улсын хурал чинь хууль тогтоохоос гадна хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих маш том юм чиг үүрэгтэй байгаад идэг. Гэтэл яг үүндээ энэ хэрэгжилтэд хяналт тавих ажиллагаа яг яаж хэрэгждэг, процесс нь юу юм, процедур нь юу юм гэдэг тал дээр яг яаж ажилладаг би л хараахан сайн мэдэрч яг энэ чиглэлд бол ажилласангүй өнөөдрийн хүртэл. Зүйн нь бол энд ингээ хуулиа тогтоож явахад энэ талд бол ингээд хэрэгжилтэнд хяналтаа тавьж явах хэрэгтэй байдаг. Ерөнхийд нь хэлэхэд. Тэгэхээр яг энэ хяналт тавих энэ хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргэн жаахан дутмаг юм уу да гэсэн бодол байнга төрж идэв. Тэгэхээр яг энэтэй холбогдоод яг энэ сая дутуу байгаа мөртлөө маш чухал хүний эрхтэй холбоотой энэ асуудалд хяналт тавих боломжийг бий болгох энэ өөрчлөлт оруулж ийн гэж харж байна. За ялангуяа одоо манай энэ хурал чинь нөгөө стратеги баталсан шүү дээ шиний хурал. Тэр стратеги нь яг нэг хүний эрхийн чиглэлээр хүнийг нэгт тавина, хүний эрхийг чухалчилж бүх хууль тогтоомжуудаа энэ фильтрээр цаашаа авч үзнэ гэж стратеги боловсруулсан байгаа нөхцөлд бол энэ бол маш чухал юм аа гэж үзэж чинь. Тэгээд нэг үгэл сая Болормоо гишүүн бас ярьлаа л да. Бид нар чинь бас элдв янзын үг хэлснээсээ болж бишгүүл элдв хэл ам гүтгэлэг харлуулалтад өртөж байна. Тэгэхээр байнга л хүмүүс тэгээд ах юм бэлээ. За гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа шүү. Болгоомжтой байгаараа гээд. Гэхдээ нэрээ бүр байнгын би чи бүр гайхчихмчгүй чи хуулиараа хориотой биш үү гэхээр хуулиараа гишүүдэд хориотой боловч гэр бүлийнхэнд нь хийчихдээ шүү гээд. Нэг үг л хэлэхэд ийм асуудлууд бол бүр өдөр тутам яригдт юм билээ. Тэгээд дахиад бас нэг үг юм хэлэхэд баахан гүтгэлэг яваад би чинь зүгээр өстө очиж шалгуулдаг баатар бол ингээл өргөдлөө бэлдээл аваачаад өгөх гэхээр зарим нэгэн хуульчид хэрэггүй гээд. Яагаад тэгэхээр өргөдөл өгсөн хүн болгон дээр гүйцэтгэх ажиллагаа хийх эрх нээгдчихдээ юм аа. Тийм учраас димэн шүү гээд. Гэхдээ нэгэнт хийвэл хийн үстэй айх юм байхгүй гэхэрээ тийм шүү гэд. Ерөөсө бүхэлдээ нэг тийм хизээ хинэн ч угсарсан мэддэхгүй гэр бүлийнхэн ойр тойрныханд нь хийгээд идэг гинэ. Тий, тэгдэг гээд байгаа юм. Яг нөгөө өргөдлийнхэн дагуу, гомдлынхэн дагуу шалгах явцад одоо гүйцэтгэх ажиллагаа хийх шаардлага бий боллоо гээд хийдэг гэж л одоо хуульчид хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүх одоо явган ч гэдэг юм уу яриа мариатай холбоотойгоор ямар ч байсан их хурал өөр дээрээ энэ одоо хяналт шалгалтыг хяналт шалгалт юу авахтай энэ ажиллагаан дээр хяналт тавьж явах нь бол маш чухал юм аа гэж үзсний үндсэн дээр энийг бол бас дэмжиж ингэж хамтран санаачлах дээр гар үсэг зурсан байнамаа. Энэ бол зөвхөн өнөөдөр энэ баг саг эхнээс нь амсаад байгаа гişүүд гэлдэхгүй ерөн цаашид үг хэлж үзэл бодлоо хатуу илэрхийлсэн хүн бүрд учирч болзошгүй эрсдэл юм байлээ шүү. За баярлалаа.